Амар байна уу? Залгуу тарвин зон олон тэнгэр сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу? Уран зохиол тайртай үзэг сонсогчдоо Цэнгэл Баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суваг, НТV телевиз, Од Мөндөр радио 83.3 107 хост долгионоор хүрч байгаа. За энэ дугаарын хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах он тайм технологи Од Мөндрийн алтан гишүүд дэмжиж ажиллаж байна. За Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч их зохиолч Даш Доржийн Нацаг Доржийн бидний хизээний сайн мэдэх сайхан өгүүлэлгүүдийн за мөн бид тэр болгон амьдралдаа хэрэглээд байдгүй маш сайхан үг хэллэгүүдийг агуулсан өөр бусад өгүүлэлгүүдтэй хамтдаа энэ дугаараар сонсъё. Зохиолч Даш Доржийн Нацаг Дорж цагаан сар ба хар нулимс. Дугаар оны хуучин улирлын 12 сарын 30-ны өдөр тэнгэр цэлмэг нар шадлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв. Хойд уулын ингэрээр дунд цагаан цас гэлтэгнэн түүний зах сэжүүрэн сэмэрч орж ядсан эцэнхий туранхаа үхэр малууд хөл дээр гарч үүгээр түүгээр сүүлээр ширвэн явцгаад гэн санагдаж тэсгэм хүйтний элч харяад хаврын сайхан улирал ирж байгаа нь мэдэгдэн хэдийгээр тааламжтай сайхан авч малчин ардын бүсгүй цэрмаа дагдангийн хаяанд зогсож сэтгэлд их л гүнхрэлтайгаар элдв зүйлийг бодмоглон урт шүүрс алдна. Юу гэвээс Цэрмаагийн нутаг 3 сайхны үрт юм. Гэр ядуу тул эцэг эхэн тэрнийг хотод илгээж дагдангийн зарцлуулан суулгасаар 3 жилийн нүүр үзэж байгаа нь энэ юм. Дагдангийн ажлын эхийг хэлэх үү? Түүний эхнэрийн чангыг хэлэх үү? Ирснээс хойш хэдэн жилийн дотор юр амраасангүй. Бие сэтгэлийн зовлонг цад тал үзжээ. Энэ завсар дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэн. Ялангуяа ойрноос цагаан сар болно хэмээн анхны хэдэн шөнө банш хийж нойргүй хонов. Дараах хэдэн шөнө юм ойж үүр сайлгав. Өнөө өдөр үүргэлэн нойрмоглож бүхий бие зүдрэн галривч урд нутагт байхдаа ийм нэг сайхан нар тусаж уул талын цас хайлсан хаврын сайхан өдөр гэрийн хаяандаа сууж сая төрсөн хідэн хураг ишигтэйгээ наадан тоглож байсан нь гинэт санагдаж гэр орон эцэг их хөдөө нутаг юугаа мөрөөдөн уйтгарлаж сэтгэл нь хөдлөн байгаа нь энэ ажгүй. Гэтэл дагдангийн эхнэр 6 хантай том гэгчийн цагаан гэрээс гарч ирээд их л хүйтнээр хялайн харж айгүйгээр зандран. Чи яасан хар зөлөг вэ? Олбог хевсний шороо тоосыг гүйдэр гэхэд гүй энд юугаа хийдэг манд вэ? Хашааны хог арилгасан чинь энэ үү? Маргааш цагаан сарын шиний нэгэн гэгчийг чи ер нь мэдж байна уу? Үгүй юу мал минь? Гэд туужуугаар нуруунд дунд нэг цохиж аваад уурлан зогсоход Цэрмаа эсэргүүцэх аргагүй тул толгой жаахан өвдөд салхинд зогссон билээ авгаа минь гэд хажууд бүхий том хевсийг авч дааж ядан цасан дээр сэгсэрнэ. Энэ үед нодон жилийн бариулсан 5 жангийн Орос байшингийн цонхоор дагдангийн охин Мядагмаа гизэг үсээ самнан нүүртэй оо ингэсэг түрхэн басхүү шин хийсэн борногоон торгон дээлээ тааруулан өмсөж байх нь үзэгдэнэ. Байшингийн дотор эсгэр нь дуулж ийш тийш сэлгүүцэх бөгөөд цонхны бяцхан салхивчийг нээж Цэрмааг дуудан. Залуу айлчин ирчүүд ирэх юм бол зүүн тасалгаанд оруулъя шүү гэж тушаал гаргана. Цэрмаа Мядагмаагийн торгон дээлийн өнгөнд гялбахтаа өөрийн уранхай даавуу дээл руугаа нэг хараад Мядагмаагийн танхилцуур байдлыг өөрийн энэлэлт байдалтайгаа харшуулан бодож нүднийхээ нулимсыг гэлтгнүүлсээр гэдрэг отож бас олбог журмын тоос шороог гөвшүүртхийн хамт цагаан сарын өдөр манай гэрийн эзэд цөм сайхан торго дурдан дээл бугминчин малгай хийж өмсцгөн элдв зүйлийн амтад идэ ба архит арсыг төхөөрөн идэж ууцгаах нь ямар их жаргал юм бэ? Тэн атал би юунд ингэж нойр дутуу уранхаа дээлтэй энлэн шаналн явна гэж бодовч нарийн учрыг олж эс мэдэн гагцхүү Мядагмаа хуучин дээлнээсээ нэгийг надад өмсүүлэх бизээ гэж горьдно. Дэвсгэрүүдийг цэвэрлэж дуусаад байшингийн өмнөх хогийг
арагт агуулж үүрэн хашааны хаалганд хүртэл гаднаас пүүсийн хятадууд цагаан вадантай боб болон бэлгийн зүйлстэй ирэв. Зөрж гарахт нь тэдгээр хятадууд "Аяа, танай сохорсон. Нарийн юмн дээр юунд хог бортог гоожуулж байна?" гэж бас зандран хараах юм. Айта, Цэрмааг ноёлох хүн яасан олон билээ. Хогийг гадна насгаад ирвэл Мядагмаа бас л дуудаж "Нүүрний ус асга" гэх юм. Үд өнгөрсний хойно түлээ хөрөөдөх хэрэгтэй болов. Ганцаар ядаж байтал баруун хамрын айлд морь усалдаг залуу хөвгүн Чүлтэм хашаан завсраар түүнийг дуудав. Чүлтэм Цэрмаа хоёр айлын зарцуулсны гавьяагаар дотн танилцсаж амаргалсан боловч гэрийн эзэд дорд хүмүүс жаргал мэддэггүй, ядуу хүнд янаг байдгүй гэж тэр хоёрыг элэглэн наадах ба шовдрлон загнаж учруулдаггүй юм. Түүнээс санамсаргүй хаалганы тус хүн ирэхэд Мядагмаа цонхоор өөрийн ханилсан нэг залуу эрийг таниад хурдлан гарч түүнийг оруулан хамтаар хөтлөлдсөн инээлдэн хөхрөлдөн хойд байшингийн зүг одохын зур Цэрмааг үзээд "Яаж байгаа чи энэ үү?" гэж шовдрлон хэлээд одохдууг дагдангийн ихнэр сонссон даруйда гэрийн үдийг чанга хаян гарч ирээд "Чи яасан золиг вэ? Түлээгээ хөрөөдөхгүй? Яадаг мань дүү?" "Би ганцаараа хөрөөдөхөд удаан бөгөөд өөр ажил саадахт бол Чүлтмийг туслахыг гуйсан юм а." Дагдангийн ихнэр аргагүй ажиллаа бодож За. Тэгвэл та хоёул бушуул. Хөрөөдөхгүй юугаа хийсэн?" гэд гэрт оров. Завшаанаар Чүлтэм дагдангийн алтан босгыг алхаж орж ирээд Цэрмаагийн хамт түлээ хөрөөднө. Үдшийн наран шингэх үе болоод өдрийн сайхан агаар өөрчлөгдөж сэвсгэр цас хэсгээр хаялахын дунд Чүлтэм Цэрмаа хоёр түлээ хөрөөдөх дуу хяхнан чаханах нь халуун байшингийн дотор Мядагмаа залуу эрийн хамт наадах шанзны аялгуулууга хутгалтахад хэдийгээр уйтгартай боловч хүйтэнд чимчгэнсэн хурууга хаяа нэг амандаа хийж амьсгаад нь дулаацуулж хоёр сэтгэлийн үгсийг ярилцсан зовлонгийн гүнгнийг наадам тохуугаар хууран өнгөрүүлэх нь юутай хайтай билээ. Цэрмаа гэрийн эзэд гоё хувцас үйлдэж байгаа. Элдв зүйлийн амтад идэ бэлтгэж байгаагаа тоочин өөрийн байдлыг ярихад Чүлтэм мөн өөрийн эзэд жороомор зэргийг хөдөөнөөс авчруулсныг ярихын хамт хаанаас олсныг мэдэхгүй өөрөөсөө нэг улцгар дурдан алчуур гаргаж өгөхт нь Цэрмаагийн дотор Мядагмаагийн торгон дийлэг өмсснөөс илүү сайхан санагдана. Цэрмаа Чүлтэм хоёр цагаан сар болоход ажил их болдог ба харилцан учралдахад гэрийн эзэд аашлан загиндгийн тухай хэдэн уйтгартай үгс ярилцахын зуур түлээгээ хөрөөдөж дуусав. Нэгэнт үдэш болсон тул одоо гэрийн ажил хийх хэрэгтэй болов. Цэрмаа Чүлтмээс салан гэрт орвол бурхны өмнө өнийг тултал боовөрж тахил дахиад тулганы баруун зүүн этгээдэд хэд хэдэн зүйлийн тавхтай эдэнүүд ба ууц мах банш буузыг хучин ясоор тавьжээ. Эднийг үзвээс цөм Цэрмаагийн хийсэн ба болгосон эдэм мөн. Гэрийн эзэд шинэ хувцас өмсөөд битүүлнэ гэж баяр жавхлантайгаар хөдөлцгөн. Цэрмаа галтгоотоо хоримлно. Цэрмаад Мядагмаа нэг хуучирсан чисчүү дээлээ авчирч өмс түгэ гэсэн боловч Цэрмаа маргааш өмснө гэж саарамглан хэлж хойш тавиад харин Чүлтмийн өгсөн алчуурыг гарган хаяа нэг нүрээ арчиж байхыг дагдангийн ихнэр хараад "Чи энийг хаанаас олов? Бодвол бэлэг дотроос хулгай хийгээвэз?" гэж загнан. Үүнд Цэрмаа хулгай хийсэн гэж худал хэлэхэд хэцүү. Чүлтэм өгсөн гэж үннийг хэлэхэд бас зэмлэлтэй учир дуугүй сон. Яасан бэрхтээ билээ гэж элдвэг бодно. Энэ орой гэрийн эзэд ёслох цагаалхын хамт гаднаас зочид гихчэд ирэх нь тоогүй олон. Тэдний идэх, уух, инээлдэх баясалтах нь гэр хагармаар гагцхүү Цэрмаа зуухны хажууд хөлрөн сууж, гөлрөн харж шүүр салтна. Шүн унтсангүй маргаашийн цай хоолыг бэлтгэнэ.
Гэрээс зугаацсан одох эзэдийн хэрэглэх зүйлсийг бэлтгэж, гаднаас ирэх гийчийг хүндлэн зочилсоор нэг өдрийг арай гэж өнгөрүүлвч. Үдшийн цагаан наргаан даргаан болж архит дарс хуур хөгжим үргэлжилхийн дотор үүний бөөлжсийг асгаж түүний ор дэрийг зассаар бас нэг шөнө болов. Энэ мэтийн байдал залгамжлан хэдэн өдөр болоход Цэрмаа хэдийгээр ядарч зүдрөвч. Гунихран суухаас өөр юм. Хаяа нэг хашааны завсраар чүлтэмтэй ярьж сэтгэлийг бяцхан хуурна. Энэ мэтээр 2 жил өнгөрсний хойно бас нэг цагаан сар шахаж байхад ямар шалтгааныг мэдэхгүй Дагдангийн хотод суухаа болив гэж хөдөө гарахыг бэлтгэн Дагдангийн эхнэр Цэрмаа мөн хөдөө дагуулan аваачна гэж байхыг чүлтэм хэлжээ. Цэрмаа, одоо чи миний хамт явж аж төр. Гэсэнд Цэрмаа чухам учрыг сайнаар мэдсэнгүй боловч энэ 2 үгийг сонсоод даруй баярлаж жаал зугаа юмаа боож чүлтмийн гэрт очив. Дагдангийн эхнэр нэг зандарч хэд хараагаад аргагүй хоцров. Чүлтмийн гэр хэдий хар болоод цоорхой боловч Дагдангийн 6 хантай цагаан гэрийн хатавчнд хэвтснээс төмөн хувь жаргалтай болоод санааны дураар босож суун хийдгээ хийж амардаг цагтаамран хуучин амраг чүлтмийн хамт амьдран сууж байтал удалгүй цагаан сарын шиний нэгэн болвоо. Цэрмаа хотод ирснээс аваад идүүгээ хүртэл битүүний орой ийхүү амгалангаар унтаж байсан нь ер үгүй бүлгөө. Маргааш өглөөний эрт босож торог дурдан минж булга бос боловч өнгөтэй бүтэн хувцсаа өмсцгөөн. Дараагийн хүллэг бас л Монгол сайхан үг хэллэгүүдийн бидний мартагдсан сайхан үг хэллэгүүдийг агуулсан үг хүллэгийг уншъя. Зохиолч Хаян Хервагийн Эрдэв Тангараг. Мандал хайрхны дээгүүр саран усан болрын өнгө туяарч 2 тэгш хотоодны говьд бороо зүсрэнэ. Үүр цүүрээр нэгэн хар машин хайрхан өд хүчтэй хаацлан гарч зогсов. Халах гардуу ногоон дээлтэй тунтахар бор залуу ойрд үзэгдээгүй хар машиныг нүд цавчалгүй харж зогссноо. Өндөр сэрвэтэй бор мориндоо имэйл шидэн шавхын мордоод хайрхны зүг хайтруулваа. Төвний бараанаар машинтай хүмүүс харавсан сум шиг зулбан зүгтлээ. Очроо хайрхан өөд гарч 4 хан хийлгэн бов. Ойр тойрноо нягтлан ажтал овооны зүрх нь болсон хүний толгон хэлбэртэй 3 чулуу алга болжээ. Очроо гайхсан нүдэрээ газар нүхлэх мэт зогсохдоо дотор нь хачин арцас хийж ой ухаан нь дэндүн болж их л яоцгүй санагдав. Нэгэн эгшинд дуугүй болж хөшснөө. Яасан нүгэлтэй юм гэж битүүхэн дуу алдаад мориндоо мордон жолоо хумилгүй давхилаа. Мориныхоо давхиаг сан өрхөө дүндийлгэж утаа хаялсан гэрэн гадаа ирэв. Эмээлийнхээ бүрэгт жолоо хүмэн хантаараа дотог шороход 2 ах нь иржээ. Очроо хар цагаан дуугүй ээж рүүгээ нүд дайлтрангуй харав. Маам хүүгийнхээ харцыг уншаад том тунхуунаас шар будаатай цай аяглан дөнгөж хайрсан халуун хавсайг модон багвар тавглаж харагдав. Очроо цайгаа уулгүй гэрийн хоймор дах гөнгөрвата бурхан тахил жилийн өмнө өөд болсон аавынхаа хүргийг удаан ширтэв. Сэтгэл нь ааваасаа хагцсан тэр өдрийг шиг хоосорч 2 нүдэнд нь нулимс дүүрээд ирлээ. Иш хүү минь гэж ээж нь уртаар санаа алдахад очроо дүлгэнэн. Овооны 3 чулуу алга болчихж. Эхийн царай ховсгийж. Алтан овоо минь. Гүн чин үлийгээ хийж овооны чулуу тондог гуйрнчидвэ гэж баг ах мөнхөө нүүрнийхээ атраг хуйлруулан өрөвсгийв. Том ах бат цогтон хөмсөг зангидтан дүнхийгээд элэн цуланцаас дахиж ирсэн хайрхны 3 чулууг салгадгүй юм. Дээхэн үед манай сумын базар 3 чулууны нэгийн тракторынхаа кабинд нууж хоорондоо нийлдэм үгүй үзье гэж хэрэгт дурлаад тэгэд хайрхнаас холдоогүй явтал тракторын 4 дугуй дээшээ харж унсан гэдэг юм.
Тэгээ тэр оройдоо жаал хүн мэдэгдэхгүй өвчин тусадж жигмэд жамцлам хоньны гуйнд тарин шингээж үүр цайхаас өмнө нохоо идэх юм бол хүүч нь аврагдана гэсэн юм гэдэг. Тэгээ базар хоньны гуйыг их нэртэйгээ шүнжин сахиж хонсон чинь нохоо болгон үнэрлээд л буцаад байсан гэдэг. Үүр цайхын өмнөхөн нэг хар нохоо ирээд уйлж хоньны гуйыг идсэн. Ламын альдснаар хүүгээ гэрийнхээ тооноор оруулж амийг аварсан юм. Тэр хүүхэд чинь энэ манай нутгийн хүрлээ шүү дээ. Тэгэд яах юм бэ ах минь? Би зүгээр хараад суух юм уу? Овооны чулууг хүрлийг олгоё гэж үү? Алтан овооноос алтай нуруу хүртэл адуугаар тасрах учиргүй гэсэн шилийн сайн эрс, торой банд, цахиур төмөр хоёрын тангарахтай овооны чулууга хамгаалж яваарай гэж аав минь зүрхний мухраас аминчлан загсан. Энэ үг морио гэсэн Монгол хүн бүхэнд хамаатай. Гээд очроо хаалга руу ухсхийн гэрээс гарч мориндоо мордоод хайрхны зүг цахилав. Тусын бодолд автсан хоёр ах нь ам нээсэнгүй. Мэдээтэй яваарай хүү минь гэж ээжийнх нь твдсэн дуу ард хоцров. Хүй алсын тэртээ гандэр сэргэлэнд мандал хайрхан онцог мэт чимээгүй дүнхийн очроогийн сэтгэл уйтгарын мананд бүрхэгдэнэ. Хүрлээ морины хурдаар давхиж ирээд очроогийн зүг нүдэ бамбарлуулан харснаа. Чамаагийн чинь өдөржин гэрийн гаднаас дурндлаа. Хар өглөөнөөс хойш үнэ дагсан бух шиг дахин хайрхан тойроод илий балаа болчихоо юу? Гэж яж үгээр ягөөдөө. Очроо цухалдсандаа. Чам шиг гэртээ аяга дэлэнтэж аага багтаа суугав штэ. Гэд хүрлийг мориноос нь гуд татаж унгав. Хүрлээ согтуу хүн шиг навтасхийн хөл дээрээ тойвс хийгээд үлэн хэрсуусан бор даван дээлийнхээ шороо гөвөнгөө. Чи яасаа мөхтэй байх юм бэ? Овооны наадам төрүүлж гэрлээдээ сувдан гоёл авах нь уу? Гэж цагаан шүдэ ярцалзуулан инээлээ. Очроо багхан уужарч. Үүрээр сүүлгүй чон шиг хэлзэлгүй юмнууд ирээд овооны гурван чулууг сойлоо зогтжээ. Гэд хоолон сааралтав. Хүрлээс хэрдэхийн цочирдон зог тусаад. Гү ямар босгож өдгөрн овооны чулуу өнгөчдөг байна. Хуухай тонулчдын нүдийн тэслэнтэй гэж нудраг зангидж тэнхээ мэдэн хашгирснаа. Даанчтэй гэж балгардаж газар салхийн суухад хамаг биеийнхэн тамир алдрах шиг болов. Юу н ингэж лүүд оргиж суухаар хоёулаа шалуухан цагтаад мэдэгдэлтэй. Гэд хүрлийг нүд ялалцав. Овооны чулуу алга болсон мэдээ сум даяар тархав. Сумын цагдаагаас чих 50 хүлээсэн ч хэл улгүй хий тонвоо. Очроо шүн хагсалж унтаад ийн зүудлв. Хуй салхит игдсэн тоос тоорог дундаас нэгэн баатар ир овооны гурван чулууг цагаан моринд ганцгалж ирэх юм. Морины хүлс түг-түгхийн тусалхад очроо сэрв. Ээж нь галын ихэнд цайгаа нүдэд сууж байх юм. Ээж минь сайн хонов. Муухан унтлаа хүү минь. Санд сар байх ганц аав чинь инх минд байсан бол овооны чулуу хүндөх зориг зүрхтэй хүн байх уу та. Хоёр ах чинь бужаа ламыг залж авчрахаар явсан. Гэж хэлээд хүүгээсээ нулимсаа нуун сайлтаа гарав. Мандал хайрхны оройд сангийн утаа мандарна. Хонгортож шаргалдах говийн бутанд голио эсгэрнэ. Айл зэргэмжээ газрын бутс сөг будрагн шавг алгална. Торгон шар дээл улаан орхимжоо намируулсаар ирсэн биерхүү сүрлэг бужаалам. Эсгийн ширдэг дээрх зузаан олбог завилан суужээ. Хаш аяган даршаан дүүргэж, торгон дааван баримтагтай судар дэлгэн дэвжит сэржим номыг унзад ноёлог хоолоогоор уянгал улан уншина. Очроогийн нүдэнд бужааламын унаж ирсэн цагаан морь, судар баримтгийн өнгө, зүүдэнд нь үзэгдсэн баатар эрийг санагдуулан нууц далдын совинд автав. Бужаалам дүрлэгэр том нүдэрээ ирчүүдийг тойруулан харснаа нам дуугаар. Сэржим өргөнөө гэдэг нь газар орны лусын эзэд тэнгэрийн эрх тухурмстад алтан ундаа тахилын дээдийг маш хүчтэй сүсэглэн өргөж хулгай дээрэм хэл амыг дарж үйлс бүхнийг бүтээдэг жамтай.
Овооны чулууг авсан гадан дотны ямар ч хүний хойноос үгийн ширүүнээр хараан зүхэж сэжиг санах хэрэггүй. Орчлонгийн хүмүүс шунлан мөнхгийн 13-д төөрөлддөг. 3 чулууг эргүүлээд авчрах юм байна. Хүлээгээ сууж бай. Ламтны айлтгыг сонсоод хүрлээгийн дотор багилсан бачимдал нь тайлагдах шиг уужрлаа. Өвс ногоо шарланг намрын өглөө очроо гэр өдөө эргүүлж автал газрын хаанаас гараад ирв гэмээр хар машин агаарт угалзарсан их тоос татуулсаар дэрэгдүүр нь дайрах шахам өнгөрөхдөө машиныхаа цонхоор шагаах твдсэн царайтай сөнгөдөө хоолойтой ир мандал хайрхныг санд мэдээ заалгав. Очроод сэжигтэй санагдсан ч цээжнийхээ огт итгэлийн оч улалзуулсаар мориндоо ташуур өгөн араас нь алдалгүй дагж довтлох. Хайрхан өөд гарвал хар машинтай хүмүүс аль зуур бажгадан зогтжээ. Гэтэл нүдний өмнө овооны 3 чулуу бүртийн үзэгдэв. Их нутгаасаа тоногдоод ямар хэн хувь ерөөлөөр ирсэн бол доо гэхээс очроогийн хоолой зангиран газар шүрхийн сөхөрч аюулхаа цээж нь уужран догдлоод урд юр мэдрээгүй баяр багтал төрөв. Монгол хүний сэтгэлийг амраан жаргах, юугаарч сольшгүй дээдийн хувь заяат ганц газар бол сайн эрсийн тангарагтай зовон байж цуглуулсан нутгийн чулуу бүтэн байх л мөнөөс мөн ажээ. Дараагийн өгүүлэг. Зохиолч Дашторжийн нацагт орж Ламбугайн нулимс. Орчлонт ертөнцийг хоосон химээх хүрдээг бясалгаж Винан ёсыг сагсан гэвшлодон улаан шарыг тунуулсаар гандангийн наад хүр рүү бууж ирмэгц. Уран тачаангүй хурц элтийг боловсруулахын эрдмийг судалсан авилагч хүүхэн юу байх вэ химээх цэрэн лам. Цагаан харыг гялбалзуулсаар баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Юу байх вагийн хар тамхи тасарсан учраас нэг алтан бүлцгийг бариулж хэдэн янчаан олж хэрэглэхийг зорж явсан нь санамсаргүй гэвшлодон тохиолдохыг үзвэл тэр үнэхээр нэг номхон хувраг бөгөөд сэтгэл зөөлөн чанар хөнгөн болохыг хэдийний ажиглан таниад хувилгаан адил нэг аргыг олж ламын дэргэд зогсож зовлонтой бөгөөд бахарцсан царай гарган Ламбугай өршөө. Манай хөгшин их өвдөд үхэхийг хүлээж байна. Хичээж манайд мориулж ном айлтж хайрлана. Лам зүүн хүрээнд хуралд очиж явнаа. Энэ удаа амжихгүй. Өөр нэг ламыг заал суугаа. Гэсэн боловч юу байх вэ? Сандарсан байдлыг гаргаж дахин давтан зовлонт үгсийг тоочин элдэвчлэн гуйхад аргагүй болж бас ч бахардсан байдлыг үзвэл барьц ихэхэн өгөх визээ гэж санаж ном уншихаар хүүхнийг дагалдан төөний гэрийн зүг одов. Зуны цагт баруун дамнуурчны 5 гудамжны шавар үлэмж баасны үнэр хангалах нь үнэхээр түмэн багц хүчийг нэгэн зэрэг шатаавч үл дарагдмаар. Гэвшлодон орхимжоороо хамраа бөглөн хүүхний хойноос намс алхна. Удалгүй нэг хувхай цагаан хаалгаар орвол гангийн арьс ширийн шорог агаар амтагдаж зүйлсэн өснөөс салхинд хийсэн дээл хувцсанд наалтна. 2 нурсан шавар байшингийн нарийнхан завсраар өнгөрч баруун талд нь зүүн тишээ харсан шавар байшинд ороход хүүхэн ламыг нэг сандал дээр суулгаад цай авчирья гэд гарч чадахын завсар лам ажиглавал. Байшингийн өмнө этгээдэд нэг том ор байх бөгөөд хүнжил дэвсгэрийг цэмцээтэл хураан засаж ирээн давуугаар хочжээ. Хойд этгээдэд нэг баг дөрвөлжин ширээг цагаан давуугаар бүтээж дээр нь нэг том цаг зур хүргийг тавьжээ. Байшингийн дээвэр нь маш балтгар бөгөөд гэвшлодон өндийвэл толгой нь бараг тулна. Нэг баг цанхыг 2 давхар муутуугаар битүүлэн нааж улаан цаасаар угалзлан чимэглэсэн бөгөөд байшингийн дотор өдөр байтлаа бүрий баруун байдлыг төрүүлнэ. Цонхны буланд нэг бяцхан нүхийг гаргасан бөгөөд бодвол орж гарах хүнийг ажигладаг болтой юм. Удалгүй хүүхэн орж ирээд нэг аяг цай өгсний дараа "Ачатлам минь, авралдаа тойлдож миний ихийг эдгэн сойрох" гэж гуйна.
Лам хүүхний зүг ажиглавал гадна нарны гэрэлд түүний царайх ухай цагаанаар гэрэлтэж өглөө бүрий залбирдаг цагаан дарийнхын хүргийн адил үзэсгэлэнтэй гэрэлтэхэд ламын сэтгэлийн дотор ертөнцийн манан бяцхан пурпураар үүсэх бөгөөд их л ээлдэг зантайгаар "За бүсгүй. Ижид нь хаана вэ?" гэж асуувал хүүхэн энэ завсар эхээ нэгэнт хуурамчаар хэвтүүлсэн тул энд байгаа гэж ламыг дагуулan оруулсан бөгөөд нэг настай хөгшин хүнжлөөр хучаастай хэвтэж байх юм. Хоймор нь нэгэн бяцхан гүнгэрваатай бурхан их л шороо тоосон дарагдсан үзэгдэх бөгөөд өмнө нь хятад янзаар хоёр улаанлаа хатган тавьжээ. Түүнээс лам ном уншиж залбирал даатгал хийснийг өгүүлэх юм. Ном уншиж сая барвал нэгэн ч шөнөөрэ болжээ. Их нилээд сэргсэн байдалтай бурхан ламын аврал гэж залбирна. Хүүхэн нэгэн адил ламд сүсэг төрсэн байдлыг гарган хажуугаар нь үг хэлэх ба энэн аашлах нь их л багтай. Хоёр хар нүдээ жирвгнүүлэн эргэлдүүлэх бүрдэл одонгийн сэтгэлд бяцхан ширүүн гал ноцсон алтна. Хүүхэн нэгэнт энэ байдлыг мэдсэн тул "Ламбгай, орой болсон тул миний гэрт хоол зооглоод морилно." Гэсэнд лам нэгдүгээрт бяцхан ядарсан. Хоёрдугаарт ном уншсны хойно хоол идээд явдаг нь лам нарын тогтсон заншил тул даруй зөвшөөрч нөгөө байшинд хүүхнийг дагалдан орвоо. Хүүхэн тоогоочоо дуудан хоол бэлтгүүлж ламыг зочилсноос гадна энэ үед хүүхний өдөл нь улам илүү болж шадралх нь нэн ойр тулав. Иймтийн ярилцсаар ламын ертөнцийг сайшаах сэтгэл нь улам нэмэгдэж нэг үдшийн зуур Дөнгөхрийн аймаг дахь дөрвөн хантай гэр ба хэдэн гүнгэрваатай бурхнаа мартжээ. Түүнээс хүүхэн "Өнөө нэгэн тарай олсон бөгөөд бидэнд таныг хүргэн өгөх унлаггүйгээс гадна бас бороо орж байгаа тул энэ шөнө энд морилж хоноод маргааш харвал сайн биш үү?" Гэсэнд лам хойш нэгэнтээ бодсон боловч үнэхээр орой болж бороо орж байгаа мөн энд баахан зугаатай болох тул энэ шөнө эндээ хонохыг нэгэнт шийдэв. Хүүхэн баясаж дэр дэвсгэрийг засав. Тус тусын ор дэвсгэр дээр унтсан хойно мэдээж инхэрэг хүүхэн хаяа зөөлөн ханиана. Ламын нойр үл хүрнэ. Лам хэдийгээр хүүхэнд халдахыг хүсвч угаас эхнэр хүүхэдтэй төдийлөхэд холилдсонгүй тул баахан халширна. Лам тэс чадахтаа бие заснаа гэж шалтгаалan босож эргэж ирэхдээ хүүхний үрт оръё гэж сэтгэж гад агарч одов. Удалгүй эргэж ирээд гадна чагнавал чив чимээгүй. Хаалгыг татвуулаа. "Ламбгай, бяцхан байзнаарай" гэж хүүхэн өгүүлэхэд лам юу болохыг хүлцэж ядан долоовор хурууга норгож байшингийн цаасан цонхыг цоолоод мөнхүү бяцхан нүхээр ажиглавал хүүхэн хүнжил дээрээ дотор хувцаа тайлж байх нь дэнгийн гэрэлд үзэгсэлэнтэй үзэгдэж сэтгэлийг хөдлөгөхөд ламын хоосон чанарын бодлого хэдийнэ нөгөө ертөнцөд шилжиж винан яс нэгэнт баруун зууд очоод тачаангуйн гал дүрэлдсэн бадрахад яаран орж хүүхний хамт нойрсов. Түүнээс ертөнцийн хэрэг ламын сэтгэл тааламжтайг тоочвол барахгүй. Даруй өглөө харсан боловч үдэш санагдан эргэж ирсээр нэгэнт хэдэн сар болж баруун дамнуурчны ба гандангийн дэнж хоёрын хооронд нэг нарийнхан шин зам нээгдэв. Түүнээс үе байхуй авах эдхийг эрхэмлэхийн тул энэ завсар баян гившин буйнаар дэмий тарвалдсан боловч бас ханахгүй гэвшлодон ертөнцийн цаламд нэгэнт өрхлөгдөж хүүхний арга зайлд автагдаад юу гівч гажуугүй болсон бөгөөд яван явсаар лам гандандах хашаа байшин ба гавжуулахын тулд бэлтгэсэн юмаа бүгдийг нийлүүлж юу байх байд гоо сайхан элбэг дэлбэг хашаа байшин төхөөрч хорооны газар хамтран суух болов. Нэг өдөр гэвшлотон гэртээ ирээд байшингийн хаалга татвал дотроос төгчжээ. Цонхны булангийн завсраар нууж үзвэл юу байх бай нэг залуу хар хүнтэй тэврэлтэн суух юм. Юу байх багийн хуучны зузаан янаг бие гисэн нь энэ байна гэж лам нэгэнт таниад уур нь бадарч занчилтыг гэж байшингийн хаалгыг хэмх зохин орж хэрүүл шууган гаргав. Гэтэл хүүхэн өчүүхэн ч эмээх зовх байдалгүй бөгөөд харин ч ламд дургүй учрыг хэлж хараан загнаж хөөн гаргасанд лам заалтыг гівч хуврагын ёсоо эвдсэн тул аргагүй гунхран
байшингийн босгыг тэрч. Хүү минь, би чамд хайртай. Одоо би хаашаа очих вэ? Өөр хүнтэй анилах хамаагүй, гагцхүү намайг бүү орхи гэж хоёр нүднээсээ ертөнцийн хар нулимсыг борооны тусал адил асгаруулна. 1930 он. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On-Time технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь On-Time-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин On-Time-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл On-Time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраасаа авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа On-Time технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. За дараагийн өгүүлэлэг. Зохиолч Соёрхын пүрэвсүрэн Бүтэн тал. Дорнод Монголын задгай шаргал талд уртын дуу аялахад зах хязгааргүй уудам тийш морин зэрэглээ сүлжин хатирч наран зүг одуудаа гэлтэй шуранхайн шиг цацлан алдуурч хөхрөн цэнхэрдэх тэнгэрийн хаяа руу уусан шингэнэ. Маралмаа, чи дахиад нэг дуулаач гэж хэлээд тэгш цагаан шүд гарган инээмсэглэх ирийн зүг эрхлэнгүй харсан бүсгүй ганцаг цацлан сайварлах ухаа хонгор морины явдал даган суйлцах урт хархан бэцгээ гайхуулан боржгон хийдсэн эмээлийн бүүргнээ суудал засан суугаад. Ээжигээ санахаараа дуулмаар санагддгийн. Өнөөдөр харин танд дуулж өгмөр санагдчихлаа гэд инээмсэглэв. Танай нутаг сэтгэл тогтох аргагүй даанчиг уудам юм да. Газрын хязгаартай тэнгэрийн хаяа нийлж бүтэн тал болдгийм уу да гэж бодогдлоо. Гэж хэлсэн хөглөгөр хүрэн ирийн зүг бишрэнгүй харж. Та манай энд өөрийн таван жингээр алхаж нэг үзээрэй. Хөх тэнгэрийн хормой сөхөн суунаглах, хөнгөн цэнхэр манан хөллөн буусан, үүлэн хээтэй орчлонгийн мянган гайхамшигын нэгэнд сэтгэл гихч би эргэтэн ямархан уянгаар хөг орон шорон хайлахыг заавал үзээрэй гэж хэлээд уртаар шүрс алдав. Би танай нутгийн ширхэггүй цэнхэр бороонд шалб норон алхаж байхдаа сэтгэл минь амар амгалангийн дунд долгилж байсан. Ангирт нуурын хөвөө даган алхаж явхад ертөнцийн хязгаарт цор ганцаар үлдчихсэн юм шиг сэтгэлд зөөлөн гуниг, гэгийн хүсэл нийлэн урсгана. Юутай сайхан. Гэхэд сервисгийн харсан бүсгүй. Яагаад зөөлөн гуниг гэж? Яах вэ? Надтай л тэгж санагдсан болохоор. Тэр тэн цахилж яваа цагаан зэрийн сүрэг үгүй яг л цацлын албагнаас өргөсөн сүүн цацар шиг харагдаж байна. Маралмай нэмсэглэн. Намар налаах цагаар зэрийн сүрэг гал шиг дүрлцэж харагддгийн. Зоо нуруунд нь ухаа тохом татсан мэт ястай гой харагддгийн гэж хэлээд хүүхдэрхүү харцаар ширтэв. Маралмаа, чи дуулал та. Ахын чамайг дурсахтаа дууг чинь аялж явъя гэж хэлээд харц тогтомгүй мэлгэр шаргал талыг дүүрэн халиаж яваа ирийн зүг гониглонгу хараад нэмэн уруулаа шилэмдэн аяархан хоолой засч. Хол нутаг шүү дээ та минь, хоёр л сэтгэл шүү дээ үр минь. Хоногийн уртыг туулъя да гэвэл чиг ойртож санагтаад л байх та гэж сэтгэл сэмэртэл дуулж явснаа гинэ чимээгүй болж мөрөө жижигнүүлэн уйлчхав. Маралмаа, миний дүү яасан бэ гэснээ мөрөөрн зөөлөн тэрч. Яагаад уйлчхав да хүүхэн минь гэж эв хавгүй асуув. Зүгээр дээ.
Таныг явхаас өмнө нутгаа үзүүлэе гэж санагтаад ирсэн. Тэгээд энд ирэхээр миний сэтгэл ус шиг мяралцчихдаг юм. Дуулсан ч уйлсан ч адилхан ертөнц тэр аяараа найгаад л байгаа юм шиг санагддаг юм. Энэ миний ээжийн тоонот нутаг. Бас миний ч хүй дарсан чулуу тэр ингэрт би гэж хэлээд намран үлээх шаргал салхин хүртэл цоо илхэн харагдах тал нутгаа заагаад нулимстай нүдэндээ инээд шигтгэн ширтэв. Та аргагүй сайхан нутаг юм аа. Энэ л нутгаас их орон эхэлдэг гэж чи дуулдахаас яах вэ? Ар халахын говь хангаа ойрдын цэнхэр хязгаар хөвч наман их тайгын нутагт хүм малгүй дуг наранда дугжирч байхад манай энэ л талд үүр цайж алтран шаргалдах наран алган дээрээс тань мандаж байдаг юм. Зөөр өмглөж байсан адуу сэрж зээглэн шаргалдах зээрийн шаргачин янзган хүрээ үсгэж хөл тэнцэн торинсон олон зуун янзаг цогчин тоглож байдаг юм да гэж хэлээд дүрлэгнэн харав. Даанч сайхан үеэлзэг салхин хүртэл үзэгдэх дорны уудам талд сэтгэл амгал амьдрах юмсан гэж хэлсэн эр жолоо юугаа татаж дөрөв мултлан бов. Ихтэлтэй улаан хээрмөр амгай шигшин эвшээгээд газар цавчлан дүүхэлзэх агаад дөрөв харшуулан явсан бүсгүй алтан жижүүтэй ган дөрөвжийн ташуулдас хийгээд та ядарч байна уу? Үгүй дээ. Ядарч явах зав над үнэндээ алга гэж хөгжилтэй үг хэлсэн эр тас инeen хоёр гараа сугаар нь ханзартал салхи алдлан сониав. Бүсгүй хүний сэтгэл хорогдмоор сайхан төрсөн юм да гэж бодох маралмаагийн харцнаас бодлыг уншчихсан мэд инээмсэглэн эр хүн аавтайгаа байхад нялхаараа байдаг юм билээ. Хөлд тээгэлсэн чулуунд бүдэрч унахт нь хүртэл эцэгтэй очиод ховлдог юм. Аавтай хүн аархуу байдгийн учир тэр үз. Харин гэд чимээгүй хэсэг зогсоод хоёулаа энд жаалж уулах уучлан цайлаад мордъё доо. Бүсгүй толгой дөхөв. Унжава мориндоо тогсон жижиг богцноос боо боорцог нэмгэн хэрчсэн мах гаргаж жижиг аяганд халуун ус ууцгаан суух үед. Та төрөвхөн үгээ дотоо орхисон. Аавтай хүн нас бийд хүрсэн жирийн цэнд хүрдэг юм даа гэж бодсон юм. Хөл дор тэгэлсэн чулуунд бүдэрч унахтаач эцэгтэй очиж ховлдог болохоор эр хүн ялхаараа эцгийн сэтгэлд үлддэг юм шигэ. Харин аав нь өмг төшөггүй халсарч өн мөнхийн цайд шингэж эхлэхээр л сая орчлонгийн гэрэл сүдэрт өөрийгөө олддог юм билүү. Хөл тэгэлсэн чулууг ховлож эрхлэх аавгүй болохоор будан талын хөх чулууг аргад нь тойрч ааш аягт нь өөрийгөө тааруулж ухаан олдог бах та. Аавтай хүн аргаж туулдаг хорвоог аавгүй хүн аргадаж туулдаг. Хөхөө үгдийн үг үнэн байгаа шүү. Гэд нэмсэглэв. Хол нутгаас зочлон ирсэн ер танихгүй хүнтэй хэдхэн өдөр хамт ажиллаж ойртон танилцсан бүсгүй нэг л мэдэхнээ орой ажил тарахад сэтгэл хоргодон саатаж өглөө сэтгэл тогтохгүй яаран гүйж ирэх болсон юм. Сумын хүн эмнэлэгт суйрлуулсан цоо шин тоног төхөөрөмжийг гаршуулж өгөх томилолд өртлөн ирсэн хол нутгийн эмчид сэтгэл алдран бууга марламаа бүсгүй мэднэ. Гэвч яагаад? Ингэж л асууж зүрхлээгүй юм. Нээр нь л ээжидээ эргэлэн тунж явсан инхэр залуу насандаа анхны хайрын цаламд оосрлуулсан. Даанчиг сайхан эр хүн гэж итгэж дассан сэтгэл нь догшин авир хүйтэн зүрхний хайрууд зайрамгалсан юм. Түүнээс хойш 10 жил цор ганцаар дэгдэж явхдаа эр хүнээс дөлж өвөр зөөлөн аашаа ингэр задгай орчлонгоос хармалж явв. Гэтэл холоос ирсэн энэ хүнд анхны харцаар дурлцглаа гэж өөртөө итгэж чадаагүй. Итгэхийг ч хүсээгүй. Гэвч өглөөний нарнаар яарангүйсээр ирээд дэрэгдэн зогсох үед л цаг хугацаа харавсан сум шиг хурдлан одож нэг мэдэхнээ орой болсон байдаг юм. Хурдлан одсон цаг хугацаа шөнийн намуухан дог хурд саан тогтож өнчин дэрэн дээр нойр хулжин хэвтгэхэд цагийн зөв хөдөлгөө мартан удааширч байх шиг санагддаг байв. Тэр түүнээс асуух гэж олон удаа зориглон ирээд асууж чадаагүй нэг асуулт уруулын гжигдээд байлаа. Та над
өөрийнхөө тухай яриач. Таны эхнэр их сайхан хүн байдгүй гэж олон удаа зажилсан асуултаа анхудаа асуугаад төгдрөн доош харав. Яна, би их сониуч байгаа биз? Ичингүүрэн инэв. Миний эхнэр үү? Гэд чимээгүйхэн шүүр салтаж, цэнхэр үнээр татсан хүндий өд ширтэж сууснаа. Тийм ээ, сайхан бүсгүй. За хоёулаа мордохоо буцах үед оройтчихно. Гэж шивнэн аргадангуй харав. Ийм л хариулт сонсно гэдгийг зүн совнын шивнэд байсан бүсгүй уртаар санаа алдаад. За тий, мордъё гэж инээмсэглэн хэлээд босов. Ангирт нууранд чуулсан усны шууд ганганалтан сэтгэлийн орон зай тэр аяараа мэлмэрч байх шиг санагдана. Янзхан цатгалдсан хөхүүл шаргачин сүүгээ савируулан дэгдэх домгийн шаргал талд явуулын хүний сэтгэл аргамжсан хайрын аялгау шоронхай татна. Тэнгэр газар тэврэлдэн нээлж бүтэн тал болдог дорны их тал дуниартан цэлин. За энэ хүрээд өгүүлэлэг маань дуусж байна. Сонсогчд маань өнөөдөр анзаарсан бол бидний тэр болгон ашиглаад байдгүй сайхан монгол хэллэгүүд, сайхан монгол дүрслэлүүд, уран яруу тэр хэллэгүүд өнөөдрийн бүх өгүүлэлэгт гарч байгаа. Дашт орчийн нацагд орж гэж агуу зохиолчийн бүтээлүүдтэй бас одоо цагт сайхан урлан бичдэг зохиолчдынхоо өгүүлэлгүүдийг хамтдаа хүргэхээр зорьсон юм шүү. Тэгэхээр сонсогчд маань өнөөдөр мэдээж өгүүлэлгүүдийг бидний хэдийний танил өгүүлэлгүүд байсан. За зарим нь шинэ хэрнээ маш сайхан дүрслэлүүдийг бас та нарт маань мэдрүүлсэн байх. Эндээс бүгдээрээ таны эндээс олж авсан маш сайхан үг юу байваа та тэрийг бүр онцлон бичээрэй. Балгардаж, цаламдан энтергээл одоо хэрэглэхэ болсон тэгсэн ирнэ тэр хүний үйлдэлийг, хүний сэтгэл хөдлөлийг ямар гоё гаргасан үгнүүд энэ зохиолуудад байдаг юм бэ гэдгийг сонссон байхаа гэж бодож байна. Тэгээ бид бас хэрэглэхдээ хэдий бид одоо гадаад дотоод хэл ус хэрэгтэй ч гэсэн энэ сайхан монгол үгнүүдийг бид нар л тээж, бид нар л хэрэгжилж хоорондоо солилцож ингэж одоо бас үлдээх юм шүү. Тэгэхээр цагаан сарын шинийн нэгний энэ өдөр энэ сайхан үгийн баялгаа бид бас нэгийг сонсоод тэрийгэ дараа нь хэрэглээсэ гэсэн үүднээс монгол сайхан үгнүүдэд агуулсан зохиолуудыг төвж та нартай хүргэсэн юм шүү. За ингээд та нартаа сар шин болж байна те, сайхан эрүүл хэлээд нэвтрүүлгээ дуусгая. Хөлчүү намрын агсамнал хөнөхтэй айрган дэлбэлцэж, хөх дуртадмал салхи сэвэл зэсгийн үлээж, шижир нарны цацраг зэрэглээ гжигдэн сэрээх шиний нэгний өглөө хавар цаг айлчлан ирлээ. Та бүхэн маань сүрээр дарагч хэмээх гал морин жилдээ хиймэр сүлдэнд босоо өдөө, хишиг үлзийн буянтай дүүрэн, хэм бүгдээр элэг бүтэн байж, айл бүрийг аз ивэн, голомт бүрийг жаргал дүүргэх. Та бүхэн минь сар шиндээ сайхан шинлээрээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удааглын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.